Сайн бацхан өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд олон өнгө оролцсон маш амархан бодлыг үзүүлэх болно. Ингээд бодлонд орцгоё. Бодлыг би суурай тавьж бэлдсэн байгаа. Нүдийн бодлын хувьд эхлээд цайвар хөрөө өнгийн тэнийг хүнсний ясны дооц ихээр тавьж өгнө. Харин зөв хэсгээрээ би цайвар бор өнгийн саагүй тэнийг суурь болгон тавьсан. Хүнсний ясны дооц ихээр нүдний гадна хэсгээрээ энэ арай бараа өнгийн бор өнгийн тэнийг хэмсэн. Баг зэрэг хар өнгийн тэнийг хэмж өгсөн. Ингээд бодлынхаа ирмгийг цэвэрхэн багсаар уусгасны дараагаар яг нүдийнхээ зов хэсгээрээ би саатай ногоон өнгийн тэнийг нэмсэн. Харин нүдийн доод хэсгээрээ баг зэрэг саатай хөрөн улаан өнгийн тэнийг нэмж нүдийн гадны хэсгээрээ хар өнгийн тэнийг нэмсэн. Нүдийн дотор хэсгээрээ шар өнгийн тэнийг тавьсан. Хүнсний доод хэсгээр цагаан өнгийн тэнийг гэлдүүл болгон тавьсан. Ингээд сурмаас маань бидэн болсны дараагаар сүүдрээ тавьж өгнө. Харин уруулын модгийн үед би биений өнгөтэй уруулын модгаар буцсан. Ингээд өнөөдрийн маань бодол дуслаа. Та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн бодлоор баяртай.